Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд биед маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. Сайн байцгаана уу сонсогчдоо. Нэмэлт дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд Кувейтэд болсон нэг эвгүй хэргийг ярьж өгөхөөр болсон. За 2009 оны 8 сард Насра гэдэг эмэгтэйн үйлдсэн аимшигтай хэрэгээс болж 57 гэмзэмгүй хүн амьнасаа алдсан. За Кувейтийн түүхэн дэх одоо хамгийн их хүн хамарсан хэрэг гэж тооцогдох болсон юм байна. Энэ хэрэгээс болж Кувейт улс хуулиа хүртэл өөрчлөхөд хүрсэн юм байна. Насра гэх эмэгтэйгээс болж 57 хүн амьнасаа алдсан болохоор амиа алдагсдын арга гэрийнхэн түүнд хамгийн хатуу ялыг оноохыг шаардж исэн түүхтэй. Гэхдээ энэ эмэгтэй ингээд юу хийгээд бас юунаас болж ийм зүйлд хүрэх болсон талаар дэлгэрэнгүй та бүхэнд одоо ярьж өгье. Кувейт бол ойрхот орнуудын жижигхэн улс гэдгийг та бүхэн мэдэх бах. За 2024 оны хүн амын тооллогоор Кувейт улс нь 4.8 сая гэж бүртгэгдсэн. Тэрнээс нь 1.5 сая нь Кувейтийн иргэншилтэд иргэд, харин бусад 3.3 сая нь болохоор өөр 100 гаруй улсын иргэд суурьшиж амьдардаг юм байна. Газар нутаг жижигхэн ч гэсэн газрын тосны нөөцтэй болохоор эдийн засгийн өсөлттэй дэлхийн хамгийн баян 5 улсын нэгт тооцогддог одоо тийм улс юм байна. За нийслэлийг нь бас Кувейт гэдэг. За тэгээд өнөөдрийн яригдж байгаа түүхийн Насра Юсеф Ал-Энези гээд 23 настай эмэгтэй болохоор Кувейт хотын захад амьдардаг байсан юм байна. За түүний нөхрийг нь болохоор Зайед Зафира гэдэг 36 настай. За тэгээ энэ хоёр болохоор 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. Насра бол дөнгөж насанд хүрээд Зайед гээд хүнтэй гэрлээд удалгүй 2 хүүхэдтэй болсон юм байна. За Насрагийн бага насны талаарх мэдээлэл бол нэх их байгаагүй ч гэсэн сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай байсан нь тодорхой байдаг. Гэхдээ харамсалтай нь дэлхийн олон орны жишгээр сэтгцийн өвчтөе хүнийг гадуурхах хандлага Кувейт улсад ч гэсэн түгээмэл байдаг болохоор Насрагийн асуудлыг ер нь бол хинч тоогоогүй, оншилж эмчилжсэн түүх ерөөсөй байхгүй. Ер нь бол өдөр тутмын амьдралд зам байдал нь тийм тогтворгүй, түрэмгийн ааштай, урьдчилж таамаглахын аргагүй тийм байдалтай байдаг гэсэн юм байна. За энэ нь бол өнөөдрийн яригдах үйл явдлыг сонсоод дуусах үеэр нэх их гайхах зүйл биш гэж та нарт бодогдох бах. За яг гэхдээ сэтгцийн асуудалтай байсан ч гэсэн Насра Заяд гээд хоёр ерөнхийдөө бол аз жаргалтай амьдарч исэн Кувейтийн уламжлалт гэр бүлүүдтэй адилхан Насра болохоор гэртээ үлдэж хүүхдүүдээ хараад гэрийн ажлаа хийдэг байсан бол Заяд ажил хийгээд гэр бүлийнхээ санхүүг хариуцдаг байсан. За энд нэг зүйлийг дуртахгүй өнгөрөх аргагүй. Тэдний хоёр хүүхэд нь бол тусгай хэрэгцээд хүүхдүүд байсан юм билээ. Тэгэхээр бусад хүүхдүүдийг бодох юм бол хамаагүй их анхаарал халамж шаарддаг. За энээс нь болж Насра улам бүр стресстэйж нөхөрнч сүртэй нэг тоодоггүй байсан. За Кувейт улсын хүн амын дийлэнх нь бол исламын шашинтай. Тэгээ олон их нэртэй байна гэдэг нь хууль бус зүйл ерөөсөө биш. Шашны хувьд ч гэсэн буруу зүйл тооцогддог юм байна. За полигами буюу олон эхнэр авах ёс нь мянган жилийн турш нийгмийнх нь нэг хэсэг байсаар ирсэн. За 4 хүртэлх их нэртэй байхыг ерөнхийдөө бол хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр яг энэ нэг бичигдээгүй хуулийн дагуу Заяд бол 2 дахь их нэрээ хайж эхэлсэн нь Насрагийн хувьд маш тийм хүнд туссан юм байна. Гэртээ нөгөөгчөө ингээд хүүхдүүдээ хараа сууж явах үеэр нь өөр эмэгтэй хайгаад явж исэн гэж ойлгож болно. За тэгчээд ийм төрлийн гэрлэлтийг ихэвчлэн бол зуучлагч байгууллага зохион байгуулдаг. Тэднэр нь болохоор тохирох хүмүүсийн мэдээллийг нь цуглуулад хооронд нь танилцуулт юм байна. За тэгчээд тохирох хүн олдгол юм бол удалгүй хурмаа хийдэг. Тэгэхээр энэ үйл явдлаас болоод Насра бол нэг тийм нөхөртөө хаягдсан юм шиг мэдрэмж авч эхэлсэн. Хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй төрсөнд нь өөрийг нь буруутгаад дахиж гэрлээд эрүүл хүүхэдтэй болохыг хүсэж гэн гэж тухайн эмэгтэй бол дотроо бодож эхэлсэн маа. За ингэж явсаар агаад аажимдаа уур хилэн гомдлон дээд зэгтээ хүрээд 2009 оны 8 сард бол туйлдаа хүрсэн гэж хэлж болно. За яагаад гэхээр тухайн сард Заяд болохоор 2 дахь эхнэрээ сонгосноо зарлаад сарын сүүлээр гэрлэхээр төлөвлөсөн юм байна. Дотроо уурлаад өгөх гэжсэн ч гэсэн тэрийгээ ер нь бол ил гаргаж ирэхгүй өөрийгөө арай хийж тогтоож энэ Насра бол барьж исэн.
За бусад хүний анхаарлыг татах ямар ч тийм сэжигтэй үйлдэл хийгээгүй. Хинт ч юу нь бол уур бухимдлаа гаргаагүй. Гэхдээ нөхрөөсөө өшөө авмаар санагдаад өөрөөс нь одоо ингээд урвсанд бүр байж ядчихсан болохоор хамгийн тохиромжтой цаг мөчийг хүлээхээр шийдсэн. За ингээд 2009 оны 8 сарын 15-ны өдөр болсон. За Кувейтэд бол энгийн тийм халуун өдөр үргэлжилжсэн ч гэсэн Заядын хувьд бол энэ нь хурмынх нь өдөр байсан. За тухайн одоо хурим нь Кувейт хотоос баруун зүгт байдаг Ал-Шарах гэдэг газарт хийхээр төлөвлөгдсөн байсан. За энэ улсад хурмын үйл ажиллагаа бол маш тийм одоо нүсэр болдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд хосууд болж байгаа хүмүүс бол Кувейтийн хэв маягаасаа бага зэрэг өөрчлөгдөөд илүү тийм одоо Америк хэв маягийн тансаг хуримтай төстэй хийдэг болсон юм байна. За тансаг хуримд бол асар их мөнгө зарцуулдаг. Баячууд бол хөвчлэн одоо 100 мянган $100 эхлээд хэдэн сая долларыг хүртэл зарцуулдаг. Голландаас одоо импортын цэцэг, Парисаас тусгай тогооч авчирч хоол хийлгэх гэх мэт дэлхийн одоо өнцөг булан бүрээс хамгийн дээд зэрэглэлийн зөвлөдүүдийг цуглуулад өндөр түвшинд зохион байгуулд юм байна. За тэгээ хурмын өдрийн үд дунд гэхэд зочдыг хүлээж авах асрууд бэлэн болсон. За Кувейтийн хурминд бол одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс тус тусдаа баярладаг уламжлалтай. За ингэснээрээ бол нөгөө эмэгтэйчүүд нь эрчүүдийн хажууд байх үеэрээ толгой болон нүрээ халахалдаг альчуураа тайлаад илүү тухтай байж чаддгийм байна. Одоо та бүхэн санджиувал эмэгтэйчүүд нь ингээд үсээ гаргаж болдгоо ч юм уу өөр танихгүй эрэгтэйд одоо нүүр царайгаа харуулж болохгүй гэсэн тийм нэг зүйл бол байдаг. Тэгэхээр зарим асарт нь олдан эрэгтэйчүүд харин бусад асруудаар эмэгтэйчүүд тэгээ хүүхдүүдэд зориулж одоо ингээд ийм маягтай засдгийм байна. Кувейтийн халуун уур амьсгалыг бодолцоод цагаан өнгийн том асрууд босгоцсон байсан. За тэгээ хэдэн зуун хүнийг багтаах хэмжээний тийм асар байсан мөртлөө яг тухайн үед ингээд аюулгүй байдлын шаардлагыг хангахааргүй байсан. Ер нь бол хин ч ингээд хурмын дээр ямар нэг эвгүй зүйл тохиолдно гэж төсөөлөхгүй байх. Асарнууд ердөө л одоо ганцхан гарцтай. За өөрөөр хэлэх юм бол ингээд дотроос нь гарах илүү гарц байхгүй гэсэн үг. Энэ нь бол сүүлдээ аимшигтай үр дагаварт хүргэсэн. За хурмын үйл ажиллагаа яг л одоо тийм үлгэрийн гэмээр төгс үргэлжилж байсан. Ёслолын албан ёсны хэсэг дуусах үеэр эмэгтэй эрэгтэй хүмүүс тус тусдаа баяраа тэмдэглэж хөгжим, за хоол унд, яриа, баяр хөөр гээд хүл толгоогүй хөөрөлдөж исэн. За Кувейтийн халуун уур амьсгал галтай ингээд хавсрах юм бол маш аюултай болд юм байна. За Насрагийн харгас төлөвлөгөөнд энэ бодол бол багтжсэн. За тэр бол урьдчилж бүх зүйлийг тооцоолоод бензин бэлдэж урьдчлаад одоо тийм нэг өөр газар нууцсан байсан. За тэгээд асар дотор баахан эмэгтэйчүүд бас хүүхдүүд бужигналдаад өөр зүйлийг анзаарахгүй байх үеэр Насра болохоор эргэн тойронд нь бензин асгаж эхэлсэн юм байна. За гадаа бол 40-өөс дээш градус, за тухайн өдөр бүр 50 градус центр хүрсэн гэд бичигдсэн байсан. Тийм халуун, за тэгээд асар галд авалцахад тэгж их хугацаа ч гэсэн ер нь бол ороогүй. За дотор байсан хүмүүс эргэн тойронд нь аюултай зүйл болох гэж байгаа гэдгийг огт мэдээгүй байдалтай байсан. За тэгж байжгаад галын утаа үнэрлэж эхлэнгүүтээ бүгдээрээ айдас давтаж сандралдаж эхэлсэн. Тэгээ ганц байсан гарц руу зэрэг бол гүйж эхэлсэн. Гэхдээ тухайн асар нь маш том, за доторх бүтцэн төөрдөг байшин шиг байсан болохоор тэр дороо эмх замбраагүй байдал үүссэн. За гарцны хэмжээ ийм олон хүн нэгэн зэрэг гарах боломжгүй байсан болохоор хүмүүс бие биенээ түлхээд давхраараа унаад за бүгд амьд үлдэхийн тулд тэмцэж эхэлсэн. Харамсалтай нь тэгж их сандарсан бас бөөгнөрч шахалтсан орчинд бүх хүн амьд гарч бол чадаагүй. За асар бол тэр чигтээ гал давтаж халуун агаар дээр нэмээд асар доторх температур бүр 500 градус хүрсэн гэдэг нь бол үнэхээр аимшигтай байсан. За тэнд байсан хүмүүс эхнээсээ шатаж, зарим нь халуунд тисэлгүй амиа алдаж, эхний оч үсэрсэн цагаас хойш өрдөөл бүр 3 минутын дараа гэхэд асар бүхэлдээ шатаж дууссан. За тэнд үлдсэн зүйлүүд нь болохоор тортог болсон хувцснууд, асрын төмөр баг нь бас тавилгууд байсан. За онцгой байдлынхан энэ галын үеэр ирж амжих
байх угаасаа ямар ч боломж байгаагүй. Тухайн 3 минутын хугацаанд 41 гэмзэмгүй эмэгтэй бас хүүхдүүд амиа алдаж, олон хүн зүхтаж гарч амжсан ч гэсэн 90 гаруй хүн төлөгдөж гэмтэл авсан байсан. За бие махбодын гэмтлээс гадна сэтгэл зүйн маш хүчтэй гэмтэл авсныг бас дурдах хэрэгтэй байх. За онцгой байдлын албаныхан галын үлдэгдлийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн чинь олон хохирогчийн цогцос бүр ингээд танигдахын аргагүй боллоо шатцсан. Цогцос таних тусгай багийнхныг дуудаж авчрахаас өөр аргагүй болсон юм байна. За тэгээд хохирогчдын шүдээр нь эмнэлгийн бүртгэлийг нь одоо нэг бүрчлэн тулгаж иж хин гэдгийг нь таних тийм маш адармаатай гэмээр ажиллагааг явуулж эхэлсэн. За ингээд энэ өдрөөс хойш бол хэд хоног өнгөрч харамсалтай төлөгдсөн хүмүүсийн зарим нь бол эмнэлэгт нас барж исэн. Ингээд эцсүүлдээ нас барсан хүмүүсийн тоо 57 хүрээд 74 хүн гэмтэл авсан гэдгийг хууль сахиулагчдын зүгээс мэдэгдсэн. Ингээд энэ хэрэг бол Кувейтийн түүхэн дэх хамгийн аимшигтай эмгэнэлтэй хэрэгүүдийн нэг болж хувирсан. За албаныхны хэлснээр сүүлийн бүр 40 жилийн хугацаанд гарсан хамгийн аимшигтай гэж хэлж болохоор уулс даяар уу гашуу авчирсан хэрэг гэж одоо ярьсан байсан. За тэрийгэ дагаад иргэдийн уур хилэн ч гэсэн асар хүчтэй байсан. Тэглээгээд эхний ээлжинд яах аргагүй төлөгдөж бэртсэн байгаа хүмүүсийн амийг аврах нь бол гол анхаарлаа хандуулах зүйл нь байсан. За сонирхолтой нь юу байсан гэхээр Заяд болон Сүт бүсгүй хоёр нь бол хоёулаа энэ гамшигаас болж огт гэмтэлгүй гарч ирж чадсан бэлээ. Гал гарах үеэр асар дотор бол тэр хоёр байгаагүй юм байна. Хууль сахиулагчид галын шалтгааныг яаралтай мэдээж одоо шалгаж эхэлсэн. За тэгээд эхлээд болохоор цахилгааны гэмтлээс болоод за эсвэл ингээд нөгөө шорлогны нүүрснээс нь гал авалтсан байж магадгүй гэж сэжиглэж исэн юм билээ. Гэхдээ мөрдөн шалгаалт цаашид гүнзгийрэх тусмаа энэ нь зүгээр нэг санамсаргүй асуудал биш гэдэг нь тодорхой болоод галыг зориудаар тавьсан гэдгийг ойлгож эхэлсэн. За хурмаа хийж байгаа хосуудын хоёр талын гэр бүлийнхний хувьд энэ нь үнэхээр одоо тийм цочирдмор мэдээ байсан. Солонгосын Happy Monday брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампон аль бие усны эрхтэйгээр Монголд худалдаалагдаж эхэллээ. CEO-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Найдвартай хамгаалалт 5 тухыг танд мэдрүүлэн Happy Monday CEO-гийн бүх салбараас. Заяд болон түүний шин эхнэрийг хүмүүс ерөнхийдөө сайн хүмүүс гэж боддог байсан. Тэдний мэдхээр бол энэ хоёр хүн хэнийг ч одоо дургуг хүргэхээргүй, үзэн яддаг өшөөтэй хүмүүс байхгүй гэж бодож исэн. За Насра болохоор уур бухимдлаа ил гаргаагүй, чимээгүй байсан болохоор эхэндээ ерөөсөө сэжигтэй энтер гэж авч үзээгүй. Гэхдээ Заядтай хамгийн ойр байдаг хүн байсан болохоор автоматар шахуу Насраг бол байцаалтанд дуудсан. За тэгээд гэртээ хүүхдүүдээ хараад суудаг хүн байсан болохоор олоход ч гэсэн одоо төвхтэй хэцүү байгаагүй. За гэрээс нь бол түүнийг авч яваад мэдүүлэг авахар болсон чинь нөгөөх чинь аимшигтай үннээ шууд өөрөө яриад эхэлсэн. Өмгөөлөгч авах талаар бодхоосоо ч өмнө Насрагийн сэтгэл санаа нь тавгүй байсан болохоор ч тэрөө бензинээр норгосон даав ашиглаж агаад асрыг шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм байна. За тэгсэн чинь түүнд өмгөөлөгч авч болох талаар зөвлөгөө өгсөн чинь байр сууриа тэр дор нь өөрчлөөд ахиж ерөөсөө хэрэгээ хүлээгээгүй урдны мэдүүлэхийг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаад эхэлсэн. Яагаад гэхээр Насра болохоор тухайн үед дарамтанд орсон болохоор тийм мэдүүлэг өгсөн гэж тайлбарласан юм байна. За гэхдээ хүчингүй болгоулъя гэсэн хүсэлтийг нь сүүлд нь хэрэгсэхгүй болгоод анхны өгсөн түүний мэдүүлэг шүүх хурлын үеэр өөрийнх нь эсрэг хамгийн хүчтэй нотлох баримтуудын нэг болсон. За тэгээд цаашлаад олон үйл явдал болж өнгөрсний нэг нь юу байсан гэхээр Насра хоригдож үеэрээ жирэмсэн гэдгийг мэдэгдсэн. За энэ нь бол нөхцөл байдлыг бүрч илүү төвөгтэй болгосон. Кувейтэд цаазаар авах ял нь хууль ёсных байдсан байна. За тэгээд хүн амныг гэмтгэхэрэгт цаазын ял оноодог тийм хуультай. Гэхдээ жирэмсэн эмэгтэйд бол цаазын ял оноож болдоггүй. Тэгэхээр хэрвээ жирэмсэн байх юм бол хүүхдээ төрүүлснийхэн дараа насаар нь шоронд хорих ял оноодог тийм одоо жором үйлчлэлт юм байна л та. За тэгчээ дараа нь яасан бэ гэхээр Насра үнэхээр жирэмсэн байсан уу үгүй юу гэдг нь тодорхойгүй болоод 2 сарын дараа гэхэд жирэмсэн биш гэдг нь тогтоогдоод энэн дээр өөрөө нэг тайлбар гаргаж ирж ярьсан. За тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр манай нөхөр шоронгийн харгалзагчтай хувилдаад надад хүчээр эм уулгаж би зулбчихсан гэж яриад эхэлсэн. За энэ яриаг нь гэхдээ хинч лавшруулж цааш нь шалгаагүй. Насра үнэхээр жирэмсэн байсан уу? За үнэхээр зулбсан уу гэдгийг батлах ямар ч тийм эмнэлгийн үзлэг хийгдэггүй өнгөрсөн.
2010 оны 3 сард болсон шүүх хурлын үеэр Насрагийн өмгөөллийн тал энэ тайлбарыг гаргаж ирсэн ч гэсэн бараг хинч итгээгүй. За ингээд эцэстээ шүүх бол энэ мэдээллийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүгч түүний үйлдэлсэн аимшигтай хэргийг харгалзаж үзээд за энэ эмэгтэй ямар ч тийм өршөөл хүртэх ёсгүй гэж үзсэн юм бэлээ. За бас олон нийтийн хандлага ч гэсэн ер нь бол иймэрхүү байдалтай байсан. За Кувейтийн ихэнх иргэд түүнийг бол хардаж ингээд татаархснаасаа болоод 57 хүүхэд бас эмэгтэйг хөнөөсөн маш хувиа хичээсэн харгас эмэгтэй гэж үзсэн байлээ. За тэгээд Кувейтийн шүүхийн тогтолцоонд болохоор хохирогчдын арга гэрээхний зүгээс өшөө авах эрхээсээ татгалзаж болно гэсэн журам байд юм байна л та. За тэгээд тэр нь яадаг вэ гэхээр шүүх яллагдагчийг цаазаар авах ялаас мултлах боломжтой болчт юм байна. За өөрөөр хэлэх юм бол ингээд хохирогчдын арга гэрээхнийхэн зүгээс за бид нар ингээд энэ хүнийг уучлж гинэ гэд гарын үсэг зурчих юм бол цаазын ялыг нь хүчингү болгож болд юм байна. Тэгээд яг энэ тогтолцооны дагуу ердөө ганцхан хохирогчийн арга гэр өршөөл үзүүлэхэд уг нь бол хангалттай байсан юм билэ. Гэхдээ 57 амиа алдсан хохирогчдын арга гэрээхний зүгээс бүр ганц ч хүн Насраг өршөөхийг хүсээгүй. За Насрагийн өмгөөлөгчд нь арга гэрээхнийг нь өрөвдүүлэхийн тулд ингээд боломжит бүх тайлбар шалтгаыг ил гаргаж ирж ярьсан ч гэсэн сайн үр дүнд бол хүрээгүй юм билэ. За ингээ ямар сайндаа Насраг залуухан эмэгтэй хүн гэж насыг нь хэлж үтсэн, ээж хүн гэж хэлж үтсэн, бас сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай гэж хэлж бас үтсэн. За гэхдээ хохирогчдын арга гэрээхэн шүүх бас ард иргэд гээд нийтээрээ Насрагийн эсрэг хатуу байр суурьтай байсан. За өмгөөлөгчд нь бол ялыг насаараа шоронд суух ял болгож бууруулахыг маш их хичээсэн ч гэсэн эцэстээ бол бүтлгүүцсэн. За тэгээд Насра бол урдны ярьжсэн түүхүүдээ ахаад өөрчлөөд ерөөсөө гал тавих бодлого байсан. Яг үнэндээ тэр бензинийг эхлээд ус гэж бодсон. Нөхрийнхөө шинэхэн гэрлэлтийг хараахын тулд асрын эргэн тойронд хараал чатга хийж ус асгасан гэж хүртэл ярьсан. За мэдээж ийм тайлбарыг бол шүүхтэр тогтоох боломжгүй. За шүүх хурлын үеэр нэг гэрч гарч ирээд тухайн өдөр Насра асрын эргэн тойронд бензин асгаж дараа нь гал тавьсныг нүдэрээ харсан гэж мэдүүлсэн юм билээ. За энэ мэдүүлэгч гэсэн шүүхийн эцсийн шийдвэрт бол нэлээд хүчтэй нөлөөлсөн. Ингээд эцэс сүултээ Насра бол гин буруутад тооцогдоод жирэмсэн байсан гэдэг нь батлагдаагүй болохоор цаазын ялыг сонссон юм байна. Шүүхээс түүний үйлдэлсэн хэргийн ноцтой байдлыг харгалзаж үзээд бас хохирогчд болон арга гэрээхэнд нь хүндэтгэл үзүүлэх үүднээс энэ ялыг нь эцсийн мөчөд хിവэр нь үлдээсэн юм билээ. За ингэснээрээ Насра гэх эмэгтэй Кувейтийн түүхэнд цаазын ял сонссон 2 дахь эмэгтэй болсон түүхтэй юм байна. Урд нь хэлсэнчлэн эмэгтэйчүүд ихэвчлэн хөнгөн ял авдаг ч гэсэн за энэ хэрэг дээр бол хөнгөрүүлэх үндслэл хөнгөрүүлэх нөхцөл үнэхээр байхгүй гэж үзсэн. За энэ шүүх хурлын дараа шин журам гараад хурмын асрыг албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар зөвхөн бариулах ёстой. Хууль бус хурмын асар барихыг хориглоно гэсэн тийм заал гарсан юм байна. За бас дээр нь нэмээд аюулгүй байдлын бүх дүрм журмыг маш тийм чанд хатуу мөрдөж эхэлдэг болсон. Ингээд энэхүү эмгэнэлтэй үйл явдал Кувейтийн ард түмэнд гүн шарах үлдээсэн. За энэ улс ерөнхийдөө бол маш тийм тайван, гэмт хэргийн гаралт багтаа улс гэж тооцогддог. Тийм болохоор олон тооны хүмүүс ингээд 3 минутын дотор амиа алдсан гэдэг утгаараа итгэхэд маш хэцүү. Одоо хүртэл иргэдийнхэн хооронд яригддаг тийм хэрэг юм байлаа. Насра гэдэг эмэгтэй ер нь бол хэнийг ч алахыг хүсээгүй гэж зүтгэсээр байсан ч гэсэн түүний үйлдэл нь урдчлан төлөөлсөн хин нэгнийг алах зорилготой байсан гэдэг нь хинт ч ойлгомжтой байсан. За түүний санаатай үйлдэлээс болж ингээд гим зэмгөө 57 хүн аз жаргалтай хурмын үйл ажиллагааг хамтдаа тэмдэглэх гэж явж чууд тэгээд амь насаараа хохирсон. Тухайн галын үеэр Заяадын шинэхэн эхнэрийнх нь ээж эгч хоёр нь амь насаа алдсан юм байлээ. За ингээд эцсийн шатны шүүх хурлаас хойш 7 жилийн дараа буюу 2017 оны 1 сарын 25-нд Насрагийн ялыг бол хэрэгжүүлсэн. За тухайн өдөр нийт 7 хүнийг цаазалсны 3 нь бол эмэгтэй хүн байсан юм байна. Яг тэр өдөр хамгийн ихэнд цаазлуулсан хүн нь хааны удмын нэг гишүүн байсан юм байна. За тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй нэг дүүгээ маргааны үеэр хөнөөсөн гэдэг нь тогтоогдоод тэгээ цаазын ял сонсцсон байсан юм билээ. Тэгээд Кувейтэд болохоор цаазын ялын гүйцэтгэлийн
жилийн үеэр хэвлэл мэдээллийнхнийг оролцохыг бол хүлээн зөвшөөрдөг ч гэсэн тухайн өдөр ерөөсөө дотогш нь оруулаагүй юм байна. Хааны удмын хүн тэр дунд нь байсан болохоор магадгүй оруулаагүй байх гэж үздэм билээ. За Насраг бол дүүжээлж цаазын алыг гүйцэтгсэн. Ингэснээрээ хохирогчдын арга гэрээхэнд багч болтугай шудраг ёс тогтоож өгсөн гэж үздэг. За ингэж нэг хүний сэтгэл хөдлөлөөс болж 57 хүн амиа алдсан ийм нэг хэрэг байна. Ер нь яг ийм олон их нэртэй болж болдог зарим улсуудад дийлэнх эмэгтэйчүүд нь аль хэдийнэ дасан зохицоод хоорондоо бараг бие биенээ ойлгоод дундаа нэг нөхөртэй ч гэсэн эвтэй найртай амьдртын юм шиг байгаа. За энэ эмэгтэй л тийм байдлыг ерөөсө төвчж чадаагүй болов уу гэж бодсон. За хэдэн зуун жил би түрүүн ярьснаар бол бүр хэдэн мянган жил ийм байсаар ирсэн газар бол олон их нэртэй болох нь байдаг л нэг үзэгдэл гэж бодогдох бах. За түүнээс иш нэг их нэртэй байдаг газар ахаад их нэртэй болдог болчих юм бол нийгмийн байдал ороо босхоо болох бах. Яг өнөөдрийн яригдж байгаа хэрэг дээр Кувейтийн ард иргэд юу гэж дүгнэж ярилцсан байсан гэхээр Насра бол яг үнэндээ адлага үйлдэй гэж юусоо бодоогүй. Зүгээр л ингээд өвшөө авах бодолтой байсан. Тэр нь ердөө ингээд хормын дотор олон хүний ам насыг хүнөөсөн том хэрэг болоод хувирцсан. Ерөнхийдөө бол энэ эмэгтэй жоохон тийм тэнэгдүү байсан гэж үздэм билээ. Ямар ингээд үр дагавар гарах вэ гэсэн тийм төсөөлөл огт байхгүй. Зүгээр л ингээд гал тавиад хормын анхаарлыг өөр тийш нь чиглүүлээд аз жаргалтай байгаа хүмүүсийг тийм сандралд оруулах гэсэн бодолтой байсан гэж үзсэн юм байна. Тэрнээс гадна ер нь энэ олон их нэртэй болдог асуудлаас олж байнга хэрэг төвөг гарч идэг гэсэн комментууд бас харагдчихсан. За Монголд ийм ёс уламжлал байхгүй ч гэсэн дээр үед бол хаадууд олон их нэртэй олон ийм хүүхдүүдтэй байх нь жирийн үзэгдэл байсан. За та нар энэ тал дээр бас юу гэж бодож байгаа талаараа коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Хүн болгон ингээд янз бүрийн бодолтой байдаг болохоор өөр талын өнцгөөс харсан тайлбаруудыг унших бас гоё байдаг. За ингээд өнөөдрийн нэмэлт дугаартаа маань Солонгосын Happy Moon Day брэнд хамтран ажиллалаа. Өөрөөсөө дэлгээгчтэй органик хүнд даван тампоныг та CU болон FS-ийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой. Дугаараа дуустал нь сонссон нийт сонсогчдод баярлалаа. Энэ хагасаа өдөр манай 9 дахь улирал эхэлж байгаа. Тэр хүртэл түр баяртай.